Аялын тойрог өнөөдөр үзэгч тав хүндээ Францын баруун өмнөд хэсэгт орших Чаганти мужир аялсан нэвтрүүлгээ хүргэх гэж байна. За бид бүхний аялж байгаа Коньяк хотол их олон зүйлээр онцлогтой газар. За ялангуяа Францын баруун өмнөд хэсгийн мужууд дотроос газар тариалан усан үзм эрхэлж байгаа энэ олон мужууд дотроос нэг онцгой цагаан ус үзмийг боловсруулж хийсэн хатуу ундаа коньякор бол маш их алдартай. За энэ утгаараа дэлхийн нэн тансаг бүтээгдэхүүний 60 гаруй хувийг дангаараа эзэлж байна гэдэг бол үнэхээр олон зуун жилийн хөдөлмөрөөр хийсэн бүтээгдэхүүн гэж бидэнд ойлгож байна. За ялангуяа хамгийн онцлогтой зүйл юу вэ гэх юм бол Атлантын далайн зөөлөн чиглэг дулаан уур амьсгалтай. За Францын өмнөд хэсгээр бол нэлээд тийм сайхан дулаан уур амьсгалтай байдаг учраас энэ хоёр орчин бол давтагдчихгүй гэж үздэг. За дэлхийд дээр коньякыг үйлдвэрлээд маш их хэмжээний орлого олж байгаа олон улс байдгаас хамгийн алдартай коньяк гэж албан ёсны нэрээр нэрлэгдэж байгаа ганцхан газар бол байдаг. За ер нь коньякийг бас нэлээд олон төрлөөр хийж ин л да. Францын ард түмний хувьд дээр үеэс ус үзмийг боловсруулж дарс хатуу ундаа хийж явахдаа very special буюу VS хийжсэн түүхтэй байдаг. Гэхдээ Францын коньякийг хөгжүүлээд нэрд гаргасан хүн бол яа харахгүй Хеннесигийн гэр бүл гэж хэлж болно. За одоо бид үзэгч тав бүхэндээ коньякийн түүхийг бүтээж чадсан дэлхийн шилдэг хамгийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болох Хеннесигийн түүхээс өгүүлье. За анх 1724 онд Ирландын язгууртны гэр бүлд Ричард Хеннеси бол төрсэн байдаг. За Ричард Хеннесиг бол үндсэндээ Ирланд гаралтай боловч Францын айрамд хүчин зүтгэж бүхий л амьдралынхаа туршид энэ Францын усан үзмтэй бол амьдралаа холбосон хүн гэж хэлж болно. За 1745 онд Ричард Хеннеси Францын хаан 15 дахь Луи хаанд хүчин зүтгэж Ирландын хороог бол тэргүүлэн баатарлагаар Францын айрамд байлдж агаад за 1756 онд хүндээ шархтаад айрмаас чөлөөлөгдөд Францын Остин хотод морин тэргээр усан үзмийг тарааж борлуулдаг 8-ыг бол эрхэлж агаад за 1765 онд Францын Чаганти мужийн Коньяк хотод өөрийн гэсэн эдлэнгээ байгуулсан хожимын агуу их түүх дамаг бүтээхийн эхлэл болсон гэж ярьдаг. За Ричард Хеннесийн Францын Коньяк хотод усан үзмийн тариалан эрхэлж маш олон худалдаачид газар эзэдтэй найрсах харьцаа тогтоож усан үзмийг боловсруулж уламжлалт хатуу дарс байсан VS-ийг нэлээд сайн боловсруулан хөгжүүлж шин бүтээгдэхүүнийг гаргасан түүхтэй байдаг. За үндсэндээ Хеннеси өөрийн хийсэн бүтээгдэхүүнээ Дублин, Лондон гэд Европын орнуудад тархааж чадсны үр дүнд коньякт байсан олон газрын эцдээс газрыг хөдлөж явж үйл ажиллагаа өргөжүүлэхэд 10 жилийг бол зарцуулсан түүхтэй. За Хеннесигийн хувьд маш их хөдөлмөрч шинээр сэтгэгч хүн байсныхаа дээр бизнесийн асар их эрч хүчтэй тийм зүүн бэлэгтэй хүн байсан байдаг. За улмаар Хеннесигийн хийсэн хатуу ундаа буюу коньяк нь Франц даяар тарахад нэгэн чухал үйл явдал болсон байдаг. За тухайлбал 1784 онд Ричард Хеннеси Францын эзэн хаан
16 дугаар Луйтай уулзаж хийсэн коньяка амсуулсан байдаг. За энэ нь Луи хаанд маш ихээр таалагдаж Ричард Хеннесид өөрийнх нь нэрээр гаргахыг зөвшөөрсөн байдаг. За үүнээсээ улбалаад Хеннеси коньяк нь Францын язгууртнууд ихэс дээдсийн донд ихээхэн алдаршиж эзэн хааны таашаасан ундаа учраас энэ маань цаашдаа Франц төдийгүй хөлийн чандад гарч худалдаалагдаж зах зээлийг нь эзэлсэн байдаг. За бид бүгдийн ингээд аялж байгаа энэ Хеннесигийн ордон байшин үнэхээр тансаг сайхан юм аа. 18 19 дэх зууныхаа үеийн хэв маягаар ингээд сайхан янзалцсан. За тэгээд бид нэр сая өчигдөр оройныхоо хоолыг идээд сая өглөөнийхөө цайгийг уугаад ингээд хөдлөж байна. Тэгвэл сая бид нар сайлуулж хэллээ л дээ. Энэ чухам яагаад ийм дээр үеийнхээ хэв загвараараа ингээд байд юм бэ гэхээр Хеннесигийн түүх гэдэг бол 250 жилийн туршлага хоригдлуулсан. Тэр ур чадвар юм а гэж товчхон хэлдэг. За энэ байшингийн ордонгийн бол гол онцлог гэхээр 18 дугаар зууны үеийн тэр үеийн уламжлал хэв маягийг шингээж гаргасан. За энэ байшингаар ингээд үзэж явж хахад Хеннесигийн түүхийг бол байшингаас бас тодорхой хэмжээгээр бид нар үзэж болж байна. Ингээд л харж байхад л тэр тухайн үеийн 1765 оны үед байж ирсэн Хеннесигийн гэр бүлийн хүмүүсийн ахуй амьдрал энэ хавийн байгаль орчныг бас ингээд сайхан уран зохицол үзүүлсэн бол байж. За тэгээд энэ сайхан энэ том байшин жирээсээ манай Монголоос ирсэн бид хэдийн нэг 10 хүн нэг юм том сайхан байшин сайхан ирээд сайхан амарч байна. Хүн төрөлхтний хувьд гоё ганган сайхан үнэтэй чамин зүйлд дурггүй хүн гэж байдаггүй. За бид бүгдийн хувьд бол юундээ сайхан байна гэхээр яг Францын ард түмний амьдралын хэсгээр ингээд ороод тэр үеийн түүхэн тусгал дотн сайхан зүйлүүдийг ингээд үзээд явж байгаагийн хувьд бол сэтгэл өндөр байж байна. Энэ ус узмыг яаж хурааж ийсэн тэр үеийн амьдралыг сайхан үзүүлсэн ингээд фото зураг байж байна. За Хеннесигийн түүхийг ингээд бас ярих юм бол их олон зүйлийг хэлдэг. За Хеннесигийн гол технологи нууц гэж юу байдаг бэ гэж хэлж яхад. За бидэнд нэг айхтар нууц байхгүй. 250 жилийн туршлага байна. За 450 мянган торох Хеннесигийн гол орхийг агуулсан амьд ус байна гэж хэлдэг. За мэдээж энэ бол зөвхөн өнгөцхөн харахад маш энгийнээр хэлж байгаа ч гэсэн яг цаад утгаараа бол асар өндөр нарийн технологи гэж хэлж байна. Бид бүгдийн бас сайхан амарсан өрөөг бас хэдүүл үзье. Би болохоор Хеннеси ордонгийн нэг намын өрөөд орсон. За нэг иймэрхүү өрөөнд бол бид ингээд сайхан нэг өдрийгээ сайхан тоглолаа. За ингээд ороод өрөө мөн үнэхээр сайхан юм аа. Сайхан уран зураг сайхан тавьчихсан. Тэгээ хамгийн гол нь Хеннеси чинь дэлхийн хамгийн тансаг брэнд учраас энд байж байгаа зүйлүүд маань маш олон дандаа тансаг зүйлүүдийг нэг дор цуглуулсан гэж хэлж болохоор сайхан өрөө байна. За тэгээ энэ өрөөний хамгийн гол нь цонхоор ингээд сайхан харахаар голын сайхан чимээ сонсоо. Skies of blue and clouds of white. Жимс огцсон. Олон төрлийн шуулан үнэхээр сайхан. And I think to myself, what a wonderful world. За өнөөдөр аяллийн тойрог нэвтрүүлгийн
уран бүтээлчдийн хувьд их сайхан өглөө болж байна. За бид нэр урд шөнийн Хеннесигийн эдлэн газар ингээ сайхан хоноглоод үзэгч олондоо бас Хеннесигийн эдлэн газрын тухай бас баг зэрэг ойлгох өгье. За ялангуяа бидний энэ байшин болохоор одоо Хеннесиг одоо хэрэглэгч мөн одоо Хеннеситэй холбоотой хүмүүсийн хувьд энэ сайхан эдлэн газар дээр олон сарын өмнөөс бас захиалга өгч иж бас энэ сайхан нэг өдрийг сайхан өнгөрүүлж болдог. Хеннеситэй бас танилцах тийм сайхан аяллыг бид ингээ хийж байна. За тэгээд энэ хавийн байгаль цаг агаарын хувьд ингээ хийж хахад одоо бидний аялж байгаа цаг хугацаа болохоор 9 сарын бид нар ихээр одоо ингээ аялж байна. За 9 сар гэдэг бол одоо Француудын хувьд ер нь энэ хавийн бүс нутгийн хүмүүсийн хувьд болохоор усан үзэм сайхан яг болсроод одоо яг хурааж авдаг одоо цаг гэж хэлж байна. За яг энэ цаг үетэйгээ холбоолоод одоо бидний хувьд бас сэтгэл сайхан байна. Яг тэр сайхан цаг хугацаанд аялаад ингээ өглөө энэ сайхан байшинд ингээ амраад ингээ босоход ингээ хажууд өчнөө олон төрлийн сайхан шууд донгодоод одоо энэ хажуугийн гол төгт чинь одоо сайхан хон шууд ингээ сайхан чуулцсан үнэхээр одоо сайхан газар байна. Энэ хавийн цэцэрлэгийг ингээ хаахад бол сайхан давчуулснаасаа гадна ер нь үндсэндээ байгалаараа одоо байж исэн одоо ой модыг ингээ сайхан засч янзлаа. Тэгээ энэ хавийн одоо байшингууд нэг 18 дугаар зууныхаа үед одоо баригдсан яг тэр хэвийн загвараараа ингээ байж байна. За өнөөдөр бид нар үзэгч та бүхэндээ одоо энэ сайхан газар аялахын зэрэгцээ коньяк одоо яг хэрхэн үйлдвэрлэж гаргадгийг би одоо коньяк гэдэг маань одоо арх дарсны согтууруулах ундааны зүйлхээс илүүгээр Францын ард түмний бас соёлын нэгэхэн хэсгийг бас үзэгч та бүхэндээ бид нар бас үзүүлэх гэсэн санаатай байж байна. За өдөр бол бид нар мэдээж 9 цагаас зураг авалтаа эхлээд оройн 5 болохоос нэлээд урт хугацаагаар энэ сайхан бүс нутгаар аялна. Хеннесигийн эдлэн газрын одоо хэрхэн тэр алдартай коньяк энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг талаарх бас нарийн ширийн зүйлийг бид нар хамтдаа аялах гэсэн санаатай байж байна. Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн гондоло зав, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Евротур компани. Аяллаа таны хариулт 360 төгрөг. Хариултанд нэг чи Mobicom-ыг нэг авч. Хөө, задгаа нэг авч болд юм уу? Тийш тийм Mobicom болд нь шүү дээ. Сайхан талын халуун аршаан амралт цэвэрлэлийн цогцлбор та бүхнийг урьж байна. Өвөр Монголын шилийн голын байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан талын аршаан нь хүний эрүүл мэндэд ашигтай эрдсээр баялаг, үе мөчид зүрх судас, элэг гэдэс дотор болон арьс гоо сайханд онцгой нөлөөг танд үзүүлнэ. Эрен хотоос ердөө 100 км бассейн, гоо сайхан, спа, ресторан бүхий сайхан талын цогцлборт та тухлан саатаарай. Сайхан талын халуун аршаан амралт цэвэрлэлийн цогцлбор та бүхнийг урьж байна. Аяллаа таны хариулт 360 төгрөг. Хариултанд нэг чи Mobicom-ыг нэг авч. Хөө, задгаа нэг авч болд юм уу? Тийш тийм Mobicom болд нь шүү дээ. Барилгын зураг төслийн төвшинчин компани манай хамт олон жилийн ажлын дадлаг туршлагатай бөгөөд барилгын ижиг бүрэн зураг төсөл, барилгын архитектур, бүтэц, халаалт, салхивч, дотор усан хангамж, цахилгаан сүлжээ, шугам сүлжээ, барилга байгууллагын хэмжээний технологийн зураг төслийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Барилгын зураг төслийн төвшинчин компани. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд daярах зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбөрт төвийн 302 тоод.
Samsonite. Баярлалаа таны хариулт 360 төгрөг. Хариултанд нэг ч Mobicom-ийн нэг чавч. Хөөх, задгаа нэгж авч болд юм уу? Тийм шүү дээ. Mobicom болд нь шүү дээ. Энэтхэг хоолны амт цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Samsonite. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямд дунд шуурхай үйлчилгээг бид хамтлагч байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тэрэгэл, онгоцны билетийн касс. 331 331 334 330. Би бол шүдний мэрэгжилтэн бас ээж гэр бүлийн үргэлж шүдний цоролтоос хамгаалдаг. Гэвч одоо тэдэнд илүү зүйл хэрэгтэй. Том уулзалт. Шүдний толботой тэмцэх бас амны муухай үнэр. Иймд бид сайжруулсан шинэ PS хамгаалалт 1 2 3-ыг гаргалаа. Нэгт шүдийг цорхоос хамгаалдаг, хоёрт толбоноос хамгаална. Тэгээд гуравт амны муухай үнрээс хамгаална. Миний гэр бүлд юу ч тохиолдсон тэд бүрэн хамгаалагдсан. Шинэ PS хамгаалалт 1 2 3. Баярлалаа таны хариулт 360 төгрөг. Хариултанд нэг ч Mobicom-ийн нэг чавч. Хөөх, задгаа нэгж авч болд юм уу? Тийм шүү дээ. Mobicom болд нь шүү дээ. Энэтхэг хоолны амт цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Одоо бид нэр сайхан усан үзмийн тариалангийн талбайн дээр яг орж ирчээд байж байна. За энэ хавийн бүс нутгийг ингээд харж яхад хаасайгу одоо хэдэн мянган га газар тэр чигээр л одоо усан үзмийн тариалангийн талбай байж байна. За цаг хугацааны хувьд бол 9 сарын эхэр гэдэг маань усан үзм маань болсроод ер нь одоо хураах бол нэлээд өгсөн байж байна. It's a good grape to make wine for distillation process. Энэ хавьд одоо байж байгаа усан үзмийн талбай гэхэд одоо Hennessy коньяк үйлдвэрлэдэг. Одоо дэлхийн хансаг хэрэглээний 40% гэхэд одоо энэ хэсэгхэн газраас ингээ хангаж идэг. За ер нь багцаагаар нэг 9 сарын 20-д орчмоор усан үзмийн хаад орох зэрэг хурааж авт юм байна. Усан үзмийн хувьд одоо хуучны цагт бол тусгай одоо ингээ хавчаараар хавчиж болоно гадаг. Усан үзмийг гараараа бол ерөөсө хурааж болтгоо. Хамаагүй усан үзмд одоо ингээ гараараа хүрээд одоо хураагаад авахаар одоо хүний бие элч дулаан ороод энэ усан үзм маань эсэлддэг учраас ер нь тусгай одоо ингээ хавчаараар тасдаж авдаг. So we will harvest everything with machines because it's much quicker and that way we will avoid oxidation. За одоо орчин үе шинжлэх ухаан хөгжөөд технологи хөгжсөн үед болохоор ер нь усан үзм нэлээд боловсроод ирэхээр жинтэй болоод ирдэг. Тэр үед одоо усан үзм хураадаг машинууд одоо усан үзмийн одоо ботыг мэдж хүчтэй сэсрээд одоо хурааж авдаг. Бид үүдийн хувьд Hennessy коньякийн албан ёсны төлөөлөгч биднийг бас хүлээж авч уулзаад одоо энэ сайхан газрынхаа өөх түүх одоо хэрхэн яаж одоо усан үзмийн дарс бэлтгэж гин одоо коньяк бэлж гин гэдэг олон сайхан зүйлийг бас бидэнд тайлбарлаж ингээд өгч байна. Ингээ бүгдээ хамтдаа ингээ аяллаа үргэлжлүүлье. You cannot protect your wine with sulfites. Like many wines, most of them will say contain sulfite on the За одоо бид Hennessy-гийн амьд тус буюу усан үзмийн охийг одоо үйлдвэрлэдэг. Одоо үйлдвэрлэлийн хэсгээр одоо аялж байна. Одоо үндсэндээ коньякийг хатуу ундааны төрөл дотроос одоо брендигийн төрөл дотор оруулж одоо хэлдэг.
Гэхдээ бренди болон коньякийг хийж байгаа үйл явц нь бол бас хоорондоо төстэй боловч бас ялгаатай олон талууд байдаг. Үзэгчтэй ерөнхийд нь тоймлоод нэлээд их тавч ойлголт өгье гэж бодож байна. Коньякийг бол Францын баруун өмнөд хэсэгт Чагонти мужид голлож ургадаг. Нэн онцгой төрлийн хүчлэг цагаан ус үзмээр голлож хийдэг. За брендийг бол үйлдвэрлэхэд коньякаас зүүн тийшээ оршдог. Арманак мужид ургадаг 3 төрлийн ус үзмээр хийдэг. Ийм онцлогтой байдаг. За брендийг бол хийхдээ нэг удаагийн нэрэлтээр ган савнд бол нэрж гаргадаг. Ган савнд нэрж гарсан бренди коньякаас бол амтны хувьд бас нэлээд өөр гэж хэлж болно. Амтны хувьд бол маш хатуу. Хеннесигийн ус үзмийн охийг гаргаж авахдаа зэс савнд 2 удаагийн нэрэлтээр бол боловсруулж 70 орчим хувийн хатуулагтай ус үзмийн охийг бол гаргаж авдаг. За энэ охийг бол француудын хувьд үүдэвүү буюу амьд ус гэж нэрлэдэг. Үндсэндээ бол коньякийн хамгийн гол орц гэж ойлгож болно. Нэлийн хүчлэг уухад нэлийн тохиромжгүй байсан амт нь нэлийн зөөлрч гардаг. Гаргаж авсан анхны амьд усаа хоньны ноосоор хийсэн сайн чанарын цэмбэр шүүж олон шаталтайгаар хийж үйлдвэрлэлийн технологи гормыг хөгжүүлж өндөр түвшинд аваатсан гэж хэлж болно. За Хеннеси коньякийг үйлдвэрлэж байгаа үйл явц нь маш олон жилийн нөрөх хөдөлмөрийн дүнд үүссэн гэж хэлж болно. За тухайлбал Франц төдийгүй Европын олон улсуудад аж ахуйн бүтээгдэхүүн болон үйл ажиллагаанууд нь хөвчлэн гэр бүлийн хүрээн дээр технологи дээр үесээ өглүүлж ирсэн байдаг учраас нэг үгээр тайлбарлахад бас нэлээд амаргүй гэж бас хэлж болно. Хеннеси коньякийг үйлдвэрлэхэд хамгийн хэрэгтэй, хамгийн чухал хүчин зүйл бол хүний оролцоотойгоор хийгддгээр онцлогтой. Газрын эзэд фермерүүдийн хувьд болохоор усан үзмийн охийг бол амталж үзээд мэргэжлийн дарс амтлагч нарын хоорондын шийдвэрээр гардаг. Хеннесигийн дарс амтлагч мэргэжилтнүүд хоорондоо уулзахгүйгээр бие биенийхээ дүгнэлтийг харахгүйгээр тус тусдаа Хеннесигийн охийг бол амталсны үндсэн дээр өөрсдийнхээ дүгнэлтээ бол хийдэг. За улмаар энэ олон дарс амтлагч нарын хийсэн дүгнэлтнээс нь тулгуурлаж Хеннеси коньякийг үйлдвэрлэхдээ ямар орцоор, ямар торхонд, ямар хугацаанд яаж хольж хийх вэ гэдэг асуудлыг голлож шийддэг гэж хэлж болно. Ялангуяа монголчуудын хувьд бол айраг мэддэг монгол хүн гэж байдаггүй. Ямар ч газар бид нар очисон айргийг амсаад энэ айргийн талаарх дүгнэлтээ хэлж чаддагтай адилхан Француудын хувьд Европчуудын хувьд дарс амтлах соёл бол нэлээд өндөр түвшинд хөгжсөн байдаг. За бид бүгдийн хувьд хэдийгээр Хеннесигийн эдлэн газар дээр ирээд олон төрлийн коньякийг амталж үзэж байгаа ч гэсэн яг мэргэжлийн дарс амтлагч болохын хувьд бол энэ бол бас боломжгүй гэж хэлж болно. Хийсэн бүтээгдэхүүнийг бид нар амсаад их сайхан амттай байна гэдгийг л амсаж чадна гэхээс биш мэргэжлийн хүний төвшөнд амсаж үзнэ гэдэг бол боломжгүй зүйл гэж хэлэхэд бараг буруудахгүй. За одоо бид нэр Хеннеси коньякны гол нууцуудын нэг хэсгийг үзэж байна. За Хеннесигийн торхыг үйлдвэрлэхэд бас маш олон хүчин зүйл шалтгаалдаг. За ялангуяа Хеннеси коньякны амтлаг тансаг зөөлөн амтыг гаргахад царс модон торх бол маш чухал нөлөөтэй байдаг. За үндсэндээ дэлхий дээр 500 гаруй нэр төрлийн царс мод ургадгаас Францад 8 төрлийн царс мод ургадаг. За энэ дотроос
Францын одоо лимузинд ургадаг одоо царс мод нь бол нэг онцгой ач холбогдолтой гэж одоо хэлж болно. Францад ургаж байгаа одоо лимузны царс модыг судлаад одоо нийтдээ 38 төрлийн хүний биед одоо нэн хэрэгтэй одоо бодис агуулгадаг гэж судалсан байдаг. За ялангуяа царс модонд одоо агуулгадаг одоо танин гэдэг бодис одоо хүний эрүүл мэндэд одоо нийсэн хор тавдрыг бол эсэргүүцэх одоо бодисоор баялаг гэж одоо судалсан байдаг. За мөн одоо цагаан ус үзмээс одоо гаргаж авсан одоо энэ коньяк нь одоо ялангуяа одоо 40-оос дээш насны одоо хүмүүст одоо хэрэглэхэд бол нэн тохиромжтой байдаг. Тэр нь 40-оос дээш насны одоо хүмүүсийн хувьд зүрх судасны өвчин болон одоо судас бүдүүрэх, судасны бөглөрөл зэрэг одоо олон төрлийн одоо өвчин үүсэх магадлал нэмэгддэг. Өдөрт нэг удаагийн хэрэглээгээр 37 грамм одоо коньякийг хэрэглэх нь одоо эрүүл мэндэд бол нэн сайн гэсэн одоо зөвлөмжийг гаргасан байдаг. За царс модон торхонд хадгалсан хугацаанаас хамаарат өөрийн гэсэн тийм өвөрмөц өнгийг амтыг бол гаргаж ирдэг. За тухайлбал одоо Францын лимузинд ургадаг царс модонд хийсэн коньяк нь амсаад үзэхэд одоо банан, одоо ваниль, зүгийн балч юм шиг тийм нэг онцгой одоо содон амтагддаг. Гэхдээ энэ коньякны энэ амт нь амьд ус царс модтойгоо одоо нийлж тусгай жороор одоо хийгдснийхаа үр дүнд одоо нэг онцгой амтыг бол гаргаж ирдэг. За коньякийг одоо үйлдвэрлэж байгаа хийж байгаа одоо царс модыг бол голцоо сонгохдоо 100-аас одоо 120 настай одоо залуу царс модоор хийдэг. За тухайн одоо царс мод маань гол төлөв одоо сайхан нар гийсэн газар одоо ургасан байх тийм шаардлагыг бол тавьдаг. Мөн одоо голын хажууд бол ургасан тийм царс модоор хийвэл илүү сайхан амттай одоо болдог гэж одоо ярьдаг. Царс модоо бол огтлж яваад торхны одоо бэлтцүүдийг одоо бэлдээд үндсэндээ одоо 2 жилийн хугацаанд одоо гадаа тавьж царс модны одоо их хүн хурц үнэрийг бол арилгадаг. За 2 жилийн дараачаасаа бол царс модон торхыг одоо үйлдвэрлэдэг. Царс модон торхыг одоо үйлдвэрлэж байгаа үйл явцыг одоо бид нар харж байна. Гар аргаар буюу нарийн мэргэссэн одоо мужааны гарал одоо энэ сайхан одоо торхыг одоо үйлдвэрлэдэг. Хийж явах явцдаа одоо царс модон одоо бэлтцээ одоо гаднаас нь усаар шавшаад дотор талаас нь галаар одоо төөнсний үр дүнд царс модон нэлээд тийм уян хатан шин чанартай болж торх одоо бий болдог. Хийж явах явцдаа царс модон одоо торх нь одоо маш бага хэмжээний зай гардаг. Энэ зайг бол нөхөдөө одоо цөөрөнд одоо ургадаг зэгсний голоор одоо чигжиж өгснөөр маш сайн одоо чанартай одоо бүтээгдэхүүн одоо болж гардаг. За үндсэндээ царс модон торх нь одоо 225 литрийн одоо багтаамжтай байдгаас 10% нь одоо хоосон агаар үлдээгээд одоо 200 гаруй литрийн одоо амьд усыг царс модон одоо торхонд хамгийн багадаа 2 жилийн хугацаанд одоо тусгай зойронд хадгалдаг онцлогтой. Зойронд хадгалагдах хугацаанд одоо амьд ус маань царс модон одоо торхтойгоо нэвчээд нэг онцгой сайхан амт үнэрийг одоо үүсгэхээс гадна царс модон торх нь одоо амьсгалдаг учраас амьд усанд одоо агуулгаж байгаа спиртийн хэмжээ нь бол багасаад 45-аас 50% одоо хатуулагтай коньяк маань одоо бэлэн болдог гэж одоо хэлж болно. Мэдээж одоо маш олон үйл явц ордог учраас тэр бүх одоо үйл явцыг үндсэнд нь үзэгч та бүхэнд ойлголт өгөхийн үүднээс нэлээд тоймлож ярьж байгаа гэдгийг үзэгч та бүхэн ойлгох байхаа.
sulfite area. The name of the producer, Shibari. Lagos, roll number 9. Chestnut ring, chestnut. You know chestnut? Yeah. Chestnut rings. Chestnut is a soft wood. Or hard food, you will choose the tender food. So, we put the rings. За бид нэр одоо Hennessy-гийн хамгийн одоо алдартай газар нь ороод ирлээ. За энэ болохоор Hennessy-гийн амьд ус буюу одоо коньякны ох агуулсан одоо агуулгах дээр ирсэн байна. За энд одоо багцаагаар 350 мянган орчим торох одоо Hennessy-гийн охин байж байгаа. За энэ торхон дээрх одоо тэмдэглэгээнүүдийг бас одоо ингээ харъя. За энэ болохоор одоо 1970 оны охин байж гэн. Энэ дээдлийн тоо болохоор 8 дугаар мөрт байгаа гэсэн үг. За доотлол нь 45 гэдэг нь болохоор 45 ширхэг торох одоо яг энэ 1970 оны энэ газрын 45 ширхэг одоо торох байгаа гэж одоо ойлгож болж байна. За энэ олон охиудыг мэрэгжлийн дарс хамталдаг, одоо охин хамталдаг хүмүүс хамтлаад ямар хэмжээгээр яаж холж иж бүтээгдэхүүнийг бий болгох юм бэ гэдэг асуудлыг одоо хоорондоо ярьдаг. Мэдээж энэ бол ганц 1-2 жил одоо сураад хийдэг гэдэг биш юм байна. За багцаагаар одоо Hennessy-гийн охийг амталж, үнэрлэж, шалгаж байгаа энэ мэрэгжлийг ерөөсө гэр бүлийн хүрээнд одоо хүүхдийг бол 6 настайгаас нь эхлээд одоо энд байлгаад гэхдээ 6 настай хүүхэд гэдэг маань амталж уuna гэсэн үг биш. Яг энэ орчинд ингээд байгаад ирэхээр угаасаа одоо хийж байгаа үйл явцыг нүдэрээ үзээд ерөөсө мэрэгжлийн хүн одоо болж үүснэ гэж одоо хийж болж байна. Одоо зөвхөн торох үйлдвэрлэж байгаа ингээд жишээг нь харж байхад байна шүү дээ. Ерөөсө хэдэн үеэр Hennessy-гийн торхыг үйлдвэрлээд ингээд үе дамжицсан одоо чанар гэдэг шиг үе дамжсан ажил хөдөлмөрийн нарийн хуваар одоо ур чадвар бас энд бол байж байна. За одоо Porsche-нд одоо байгаа одоо Hennessy-гийн охиуд ихт чинь л сарсан одоо торхонд ямар хэмжээгээр яаж дарах вэ гэдэг асуудал манаас үйлдвэрлэлийн нарийн нууц одоо олон жилийн хөдөлмөр байдаг юм байна. За бид хэдийн хувьд бол хэдийгээр 2 өдөр Hennessy-гээр ингээ аялж байгаа ч гэсэн одоо маш их зүйлийг бол ойлгож авлаа. Тэгээ явандаа ч юм уу дахиад одоо хэд хэдэн удаа ирсэн ч гэсэн энэ нууцыг бол бид нар яаж тайлах вэ? Энд чинь 250 жилийн түүх одоо амьдралынх нь хэв маяг учраас нэг үгээр бас тайлбарлаж болохгүй юм байна. Үнэхээр одоо коньяк хотынхны хувьд одоо дэлхийд одоо хамгийн алдартай хатуу ундаа үйлдвэрлэдэг одоо коньякаар бол маш ихээр бахархдаг. За үүнээсээ болоод коньякны сайхан амтыг бол таашааж дэлхийн олон орноос Францын технологиор хийхийг оролдсон одоо олон сайхан жишээнүүд байдаг. За тухайлбал одоо 1884 онд Гүржийн одоо газрын эзэн ус үзмийн тариалалд одоо эрхэлдэг одоо томоохон одоо худалдаачин Дэвид Саражишвили гэж одоо хүн Францын коньяк хотод ирж одоо судалж энэ сайхан одоо коньякийг одоо гүржид одоо үйлдвэрлэхийн тулд одоо Францын мэргэжилтнүүдийг одоо урьж Францын коньякийн ус үзэн болон лимузинд ордог царс модыг одоо тээвэрлэж авчирч Франц технологиг бол яг гормынхын дагуу одоо хийсний үр дүнд улмаар Тбилис хотод одоо өөрийн гэсэн нэрийн коньякийг одоо үйлдвэрлэсэн одоо түүхтэй байдаг. Одоо гүрж коньяк бол бас нэлээд алдартай бүтээгдэхүүн одоо болж чадсан байдаг. Төрийн тэргүүнүүд, ихэс дээдсүүд одоо Францын одоо коньякийг бол ихээхэн таашаадаг. Одоо та бидний сайн мэдэх одоо зөвлөлтийн удирдагч одоо Сталин одоо гүрж коньякийг ихээхэн одоо таашааж исэн байдаг. За үүнээсээ улбалаад манай Монголын одоо удирдагчид хорлоогийн чой болсон одоо Юмжаагийн цэдэн балгээд одоо сэхэтнүүд бол ихээхэн одоо таашааж исэн түүхтэй байдаг. Коньяк гэдэг маань одоо Оросын
Морь сарлаг гэдэг үгийг бол товчилж монголчуудын хувьд бол энэ ундааг тэгж нэрлэжсэн түүхтэй. Hello, bonjour. My name is Fabian Review. Сайн байна уу? Намайг Фабиан Вижао гэдэг. Би Хеннесигийн суурин төлөөлөгч байна. Өнөөдөр та бүхэндээ Францын ард түмний бахархал болсон олон сайхан зүйлсийн нэг болох Хеннеси коньякын түүхээс хуваалцж байгаадаа баяртай байна. Одоогоос 250 жилийн өмнө 1765 оноос дэлхийд нэр алдран түгж эзэн төрнийг байгуулсан Хеннесигийн авгай их түүх эхэлсэн байдаг. Энэ гэр бүлийн асар их хөдөлмөр, хичээл зүтгэл, коньякын газар нутгийн онцлог гээд олон зүйлээс шалтгаалж одоогийн өндөрлөгт хүрсэн түүхтэй. Өнөөдөр бидэнтэй хамт Хеннесигийн түүхээр аялсан та бүхэндээ баярлалаа. Welcome to the Hennessy estate. This estate was built in 1810 by a gentleman called Auguste Hennessy for his wife. This estate was a purchase, a gift for somebody's wife. So it makes it very, very special to us. Зөвхөн одоо Францын коньякт одоо үйлдвэрлэсэн одоо энэ дарсыг одоо коньяк гэж одоо нэрлэдэг. Бусад газар одоо усан үзмээр үйлдвэрлэсэн одоо энэ өндөр хатуулагтай ундааг одоо коньяк гэж одоо нэрлэдэг. Бренди гэж одоо нэрлэдэг. Тэгээ өнөөдрийн хувьд одоо бид нар маш олон төрлийн одоо коньякийг бас ингэж амталж одоо үзэгчтэй бас энэ Францын коньяк буюу энэ дарсны соёлыг одоо бид нар ингэ үзүүлж байна. Нэгэн тийм сайхан юм жимсний амттай тийм гэж одоо надад бас санагдж байна. Гүргэм цэцгийн ингээ сайхан хатаа мат. За энэ сайхан Хеннесиг амсаад гүргэм цэцгийн хатаамд ингэж амсдаг юм байна. Маш сайхан амттай. За мэдээж энд ирсэн хүмүүсийн хувьд одоо Хеннесиг коньякыг амсахын тулд олон төрлийн зайгийг бас дагж байна. За сая надад тайлбарлаж хэллээ. Энэ одоо Хеннесигийн хундаг нь болохоор одоо алтан зул цэцгийн одоо хэлбэртэй. За чухам ягаад ийм хэлбэрийг одоо ийм хундаганд бас ууд юм бэ гэхээр энэ сайхан коньякны анхлын сайхан үнэрийг өнөртөхийн тулд одоо энэ дээд хэсгээрээ жоохон нарийсч ирдэг. Тэгээд ингээд өнөртгөх сайхан одоо Хеннеси дарсны яг жинхэнэ үнэрийг ингээд сайхан өнөртдөг. За мэдээж одоо Хеннеси дарсны амтлагыг ингээд үзэхийн тулд маш олон дараалалсаа гадна дөрвөн төрлийн бас тийм хачраар ингэж даруулж Хеннеси коньякны ялгааг нь бас мэдэрч байна. Өнөөдөр бол бидний хувьд их сайхан окей. Өнөөдөр бидний хувьд ингэ сайхан Хеннеси гэдэг брендийг энэ Францын ард түмний соёлыг бас үзэх нь сайхан боломж орж ирж байна. За энэ болохоор юу юм бэ? Би сая гараараа барьчлаа. Уучлаарай үзэгчтэй. Энэ болохоор одоо далайн хавчны махтай ингээд суши буюу аромгийн авчирч байна. Ер нь Хеннесиг бол ингээ үзэж яхад ямар ч төрлийн хоолтой бол маш сайхан зогцдог. За энэ ялангуяа юм далайн төрлийн бүтээгдэхүүнтэй маш сайхан одоо зогцдог гэж одоо надад бол тэг санагдж байна. Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Евротур компани. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны ариун сонголттойгоор Намасте энтгэх ресторанаас. Баярлалаа, энэ таны хариулт 360 төгрөг. Хариултанд нэг ч Mobicom-ийн нэг чавч. Хөө,
Задгаана гэж авч болд юм уу? Тийш тийм Мобикон болд нь шүү дээ. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны ариун сонголттойгоор Намасте энтгэх ресторанаас Баярлалаа, таны хариулт 360 төгрөг. Хариултанд нэг чи Мобикомын нэг чавч. Хөөх, задгаана гэж авч болд юм уу? Тийш тийм Мобикон болд нь шүү дээ. Samsonite. Баярлалаа, таны хариулт 360 төгрөг. Хариултанд нэг чи Мобикомын нэг чавч. Хөөх, задгаана гэж авч болд юм уу? Тийш тийм Мобикон болд нь шүү дээ. Дэлхийд ховордож улаан дансанд орсон нэн ховор зүйлийн амьтан Монгол улсад байна. Гэвч сүүлийн жилүүдэд зэрлэг ан амьтны хууль бус аг нуур, түүхийд эд эрхтний худалдаа далд нарийн зохион байгуулалтад орсоор тоол толгойн цөөрч устж үгүй болоход ойрхон болоод байна. Монгол орны минь чимэг болсон зэрлэг ан амьтдаа хайрлцгаая. Баярлалаа, таны хариулт 360 төгрөг. Хариултанд нэг чи Мобикомын нэг чавч. Хөөх, задгаана гэж авч болд юм уу? Тийш тийм Мобикон болд нь шүү дээ. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны ариун сонголттойгоор Намасте энтгэх ресторанаас албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямд шуурхай үйлчлэлийг бид хамтлагч байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тэрэгэл, онгоцны билетийн касс 331 331 334. За одоо бид нар ингээ Хеннесигээсээ хөдлөөд одоо Парисын зүг ингээд жолоо залгах чинь. За тэгэхээр энэ сайхан шилтгэнд амарч энэ Хеннесигээр аялсныхаа хувьд бас гарын өсгөө үлдээгээд ингээд сэтгэлтэй биш тэгээ сайхан боломжлоод юм байна. За тэгээд бид бүгдийн хувьд ингээд сэтгэлдлүүдийг ингээд үзээд хүмүүсээс ингээд сонирхоо явж хахад Монгол хүн ерөөсөө ирээгүй юм байна. За бидний хэсэг нөхөд 10-аад хүмүүсийн хувьд бол анх удаага ирээд монголчуудын хувьд бол анх удаага гар өсөж зорж байна. Тэгээ бодохоор сайхан сэтгэл өндөр байна. Мэдээж одоо бид нэр энд ирсэн юм чинь бидний түүх соёлын одоо салшгүй нэг хэсэг болох Монгол хүчгээрээ сайхан гарынхаа өсгөө сайхан моторлаад одоо бид энэ чинээс төдөө. За өнөөдөр бид нар үзэгч тав хүнтэйгээ Францын Жагонте мужийн коньяк хотоор ингээд аяллаа. За коньяк нь хэдийгээр одоо согтууруулах ундаа хата хатуу ундаа боловч за Францын ард түмний эдэн ундааны нэн чухал одоо соёлын хувьд үзэгч тавхантай бид нар олон төрлийн одоо сайн ашигтай шин чанаруудын бас нэлээд түлхүү ярьлаа. За мэдээж одоо үзэгчдийн хувьд бас энийг бас тунгаагаад одоо зөв талаас нь бас ойлгоно байхаа гэж одоо бас найдаж байна.